За тэгэхээр өнөөдөр 2024 оны 12 сарын 13-ны 21 цаг 41 минут болж байна. Энэ удаад би юу ярих гэж байгаа гэхээр Евразийн чөлөөт эдийн засгийн худалдаа гинэ. Чөлөөт худалдааны бид юу болно гинэ. Тэгээд ерөнхийдөө энэний тухай жоохон өөрийнхөө үзэл бодлыг хэлчихье гэж бодлоо. За тэгэхээр ерөнхийдөө нэг иймэрхүү юм байна. Миний хувьд бол жоохон дэмжих хандлагатай байгаа энийг. Тодорхой хэмжээнд бол яг монголчуудын эрх ашигыг бодох юм бол дэмжих хэрэгтэй гэж бодож байгаа. Яагаад гэх юм бол одоо юу гэдэг манай Монголын үндэсний үйлдвэрлэлүүд нэгт өөрсдөө маш өндөр үнэтэй байдаг. Маш өндөр үнэтэй. Бүр дэндүү өндөр үнэтэй. Тэгээд монопол болчдөг. Тэгээд монопол болчоод нөгөө юу яадаггүй ердөөсөө. Үнэ бооруулдаггүй. Тэгээд үндэсний юм аавыг гэхлээр балиар өндөр үнэтэй. Үндэсний юм дэмжихийн аргагүй. Нэг тийм нэг хогийн заваа юм хийчдэг. Тэгээд дээрэс нь манай 8-ачд байгаа. 8-ачд ердөөсөө бүх юм хятадаас авдаг болохоор бүх төр WeChat, дандаа бүх аппликейшнууд нь хүртэл бүгд хятад болоод эхэлчихсэн байгаа. Хятадууд ердөөсөө хятадын талд мэдээлэл дамжуулдаг өөрсдөө өссөн өсөөгүй тагнуул болцонд явж байгаа л гэсэн үг. Хятадууд өөрсдөө тагнуулын үр гүйцэтгэж явж байгаа гэсэн үг. Ер нь бол одоо дамын 8-ачд. Тодорхой хэмжээнд бол ерөнхийдөө өссөн өсөөгүй тагнуулын мэдээллийг хуваалцаа явж байгаа дамын 8-ачд болоод хувирчихсан байгаа. Тэгэхээр энэ чөлөөт Азийн чөлөөт Евразийн чөлөөт худалдаан дээр нэг хятад Аз болж ороогүй юм лээ. Нөгөө татваргүй орж ирэх бараанд нь. Харин Орос, Казахстан ингээд бусад улс орнууд орсон байлаа. Тэгэхээр энэ ерөнхийдөө балансыг хангах бол хамгийн зөв шийдвэр гэж би одоо харж байгаа. Евразийн чөлөөт тэгээд яг Монгол үйлдвэрлэгчтэй бодох ёстой. Гэхдээ бодох ёстой. Тэгэхдээ нөгөө үйлдвэрлэгч бас монголчуудынхаа эрх ашиг бас ард ирээдээ бас боддог байх хэрэгтэй гэсэн сануулгыг энэ үйл явдал өгж гинэ гэж би одоо бодож байна. Тэгээд дээрс нь би бүр өмнө нь угаасаа би ярьжсэн шүү дээ. Одоо би ингээ пэйж хуудсан дээрээс би та нарт харуулнаа. Би пэйж хуудсан дээрээс биш YouTube пэйж хуудсч бай YouTube ч тэрэн дээр би ерөнхийдөө бүр өмнө ярьжсэн байгаа. Тэрэн дээр юу ярьжсэн гэхлээр энэ Монгол худалдаачдаа дампуурах эрсдэл байна. Үйлдвэрлэгч болоо хятадууд орж ирээд маш хямдхан бараа зараад байна гэд би ярьжсэн бохгүй. Энэ одоо 5 сарын өмнө. Би 5 сарын өмнө энэ тухай ярьжсэн. Хятадууд орж ирээд монголчуудаа та нараас хит ихэнх хямдхан зарж штэ. Монголчууд хямдхан руу л явж байгаа биз дээ. Өөр яг би монгол хүмүүс чи ядуу хүмүүс. Тэгээд угаасаа хятадууд орж ирээд бизнес хийж байна одоо. Тэгээ ярьжсэн. Тэгээд гол асуудал нь би юу гэж хэлэх гэж байгаа юм гэхээр Монголын үндэсний үйлдвэрлэгчид урд нь блок гэд би худалдаж авч ирсэн хаста үнэхээр чанар хогийн үйлдвэрлэлд хариуцлага үүрээгүй явж байгаа. Тэднэрт би хэзээ нэг хариуцлагыг би үүрүүлнэ гэж би одоо бодож байгаа. Үнэхээр чанаргүй блок үйлдвэрлэж маш олон ирээдийг хохирож ирсэн. Маш олон барилгын компаниуд маш олон чанаргүй барилга албаар байж бүр маш олон хүмүүсийг хохирож ирсэн. Бид энэ барилгын салбаруудын тухай энэ юуны яриан дээр бас ярьсан л та өмнөхөн саяхан нийтлэг өндөр төр энэ дээр ярьсан. Нэг 2 хоногийн өмнө яасан. За 2 хоногийн өмнө би ярьсан л та. Ерөнхийдөө нэг юг барилгын салбарын үнэ төр төрөх гэдэг. Ерөнхийдөө одоо энэ нэг юу явагдаж байгаа юм гэхэлэр нэг иймэрхүү юм явагдаад байгаа. Евразийн чөлөөт худалдаа гэдэг яагаад энийг ер нь улс төрчид би дэмжихээр болов гэд би юм зүгээр гайхлаа л та. Тэгээд хятадуудад зээл олоогүй нэг биш хятадуудын бараг хөнгөлтөө оруулж ирэх
тийм хууль батлаагүй байна гэдэг чинь яг монголчуудын талд ер нь батлагдж байгаа хууль байна л гэж би ерөнхийдөө бодож байгаа байхгүй юу? Ерөнхийдөө бол миний бодол. Тэгээ яагаад ийм хууль улс төрчид баталж байгаа гэхээр би яг энэ 5 сарын өмнө асар олон хятадууд одоо орж иж худалдаа хийгээд байна тийм ээ. Монголчуудаа та нар удахгүй дампуурнаа одоо хаасаагүй хятадууд болчлоо. Хятад хүмүүс худалдаа хийдэг хэлчлээ. Хятад хүмүүс одоо юу гэдгийг үйлдвэрлэхээ үнээр хямдхан зарж байна зарим баг гэд би ярьжсэн. Тэгээд гол асуудал нь би юу гэж хэлэх гээд байгаа юм гэхээр одоо энэ ардчилсан гэдэг хүмүүс чинь л одоо жинхэнэ өөрснөө тийм ээ яг ардчилсан чөлөөт одоо юу гэдгийг тийм монопол биш. Ямар нэгэн байдлаар тийм чөлөөт худалдаа бидэнд хэрэгтэй шүү дээ. Одоо юу гэдгийг одоо монопол биш өрсөлдөөнтэй худалдаа тийм үү. Тэгжээж монопол үн тогтохгүй, тэгжээж юмны үн ард ирээдэд хямдхан очиж штэ. Тэгэхээр энийг бас маш сайн ойлгох хэрэгтэй гэж би бодож байгаа. Тэгэхээр ерөнхийдөө юу болж байгаа гэхээр яг хөө зарим хүмүүст бол хохиролтой. Надад ч гэсэн зарим талаараа бас мэдээж хэрэг бас гац нэг жижиг сажиг асуудал бас хохиролтой байгаа. Гэхдээ энэ бол гайгүй. Ерөнхийдөө бол манай томоохон тэр компаниудад бол монополчлсан компаниуд бол угаасаа бүх техник, технологи, тоног төхөөрөмж одоо юу байдгийг бүх мал амтнаа бүгднгийн тэр юунаас авч байгаа. Юу гэдэг үлээ? Бүх тэр нэг мал амтан тэр бүх юма хятадаас авдаг байхгүй юу? Шулуухантаа гэж хэлгээд. Тэгээд өөрснөө хятадуудаас бүр хараат болчихсон. Тэгээд өөрснөө одоо юу гэдгийг бараа мараа оруулж ер нь дамын 8-ачдыг урд нь манай монголчууд юу гэж ярьдаг гэсэн гэхээр ингэж ярьдаг гэсэн шүү дээ. Ер нь дээр үесээ одоо тийм ээ дамын 8-ачд юу биш лээ айгу муу нэртэй байсан шүү дээ. Ер нь айгу муу нэртэйсэн байхгүй. Боловсргүй, соёлгүй, бүдүүлэг тэ гадны одоо хөрөнгө оруулалтыг дэмжиж хийж байгаа өөрснөө үйлдвэрлэгч биш. Гадны хөрөнгө оруулалтыг гаднаас юм худалдаж авч ийн гэдэг чинь ер нь гадны тэр үйлдвэрлэлийг дэмжиж ийна гэсэн үг байхгүй. Ер нь бол шууд утгаараа. Тэгээ өөрснөө үйлдвэрлэгч болохгүй. Тэгээ нэг мөсөн Орос морсыг ингээд дэмжиж оруулаад ирэх нь бол зүв байна. Нэг мөсөн хэрвээ заавалч ингэж худалдаа хийж ингэж дамын 8-ч өөрснөө үйлдвэрлэж болохгүй ингээд заваартаад байгаа юм бол тийм үстэй. Тэгээ би өмнө тэгээ манай монголчууд өөрснөө яг яагаад ийм байдалд хүргөөд байгаа гол шалтгаан нь юу юм гэхээр монгол хүмүүсийн хүн чанар үнэхээр алдагдсан. Тэгээд би тэрнээс хойш би ингээд маш олон бичлэг хийсэн тийм үү. Одоо та зомби гэж юм бэ, троллууд гэж юм бэ гэл тийм ээ. Бүр өмнө ч гэсэндээ би энэ дээр би ингээд те лүүрчин монголчууд яг бүр 2 жилийн өмнөөс би ингээд хүн чанараа та нараа алдаад байна гэдээ ингээд зөндөө бол ингээд яриа хийсэн байгаа. Энэ осолжмаа юмжир дулмыг өмөөрөөл ингээл те яагаад би ийм олон ингээд хүн чанартай бай гэсэн юм бичлэгүүдийг хийдсэн гэхээр монголчууд нэг огт бодохгүй амар шулдаг байхгүй. Нэг монополчлоор айгүй өндөр үн тавьчихна нөгөөтг нь. Монголда би ганцаараа хаста баг л том үйлдвэрнэ гэсэн шиг л монополчд ол явчихна. Нөгөөдөл нь томроо зүгээр пэдгээл таахалцаал эхэлнэ. Тэгэл өмнөө амар суг өндөр тавиал. Нөгөө анх удаага хятадаас бараа оруулж иж байгаа хүмүүс нь бас шулна. Хит дахин өндөр үнэтэй бараа оруулж иж зөндөө олон хүмүүсийг шулсан шүү дээ нэгсэг. Энэ дамын 8-чд хайхтар амар балиар бас хүний үнэргүй хүмүүсийг шулж хайсан бас балиар хүмүүс шүү дээ. Дамын 8-чд чинь цаг царайд болвол басад хайхтар шулаач навчнууд шүү дээ. Тэгээд ерөнхийдөө би юу гэж хэлэх гээд байгаа юм гэхээр за чөлөөт өрсөлдөөн бий болно одоо. Тийм үү? Тэгээд чөлөөт өрсөлдөөн жигэн дээр ардчлал жигэн чөлөөт өрсөлдөөн гэдэг юм чи бий болох гэж байгаа мó тэр ардчлал гэдэг юм чинь ийм л байдгийн. Тэгээд худлаа нэг ардчлалч биш тийм ээ. Нэг социализм ч биш. Тэгээ худлаа нэг хөрөнгөтөн болчихсон хаад ноёдууд юм уу хайшин нэг татвар хураанч авдаг нэг ийм нэг гачин балиар нэг монопол эрэхтэй нэг гачин бол заваартаад идэв гэсэн. Тэр үгээр өндөрлж байгаа юм шиг байна гэж би одоо харж байна.
За тэгэхээр энэ Евразийн чөлөөт тултааны тухай би нэг иймэрхүү бодлоо. Тэгээд мэдээж хэрэг үндэсний үйлдвэрлэлээ монголчууд би дэмжих нь зөв. Мэдээж хэрэг за хийж байсан тийм ээ. Хятадын үйлдвэрлэл, Монголын үйлдвэрлэлд хэрвээ яг ингээд адилхан зэрэгцээ зөрчөөд хүн Монголын үйлдвэрлэлийг авах гэж бодно тийм үү. Одоо яг бодсон чи Монголын үйлдвэрлэл нь амар хувиа хийжсэн мэдрэл утаа юм шиг тэнгэр тусан тэнэг үн тавьчаад тэгээд солиороод олж бас хэцүү шттэ тийм үстэй. Энийг бас ойлгох хэрэгтэй гэж би одоо бодож байгаа. Тэгээд гол асуудал нь юу юм гэхлээр одоо тэр үйлдвэрлэгчд ч гэсэн ард түмнээ бодох цаг нь болсон. Үйлдвэрлэгчд ч гэсэн ард түмнээ дамын наймаач ч гэсэн ард түмнээ одоо бодох цаг нь болсон гэж. Энэ бол тийм монголчуудын төлөө байгуулсан тийм хуульчлалд надад бол санагдаж байгаа. Би өөрийнхөө их шиг бодоогүй шүү. Зүгээр монголчуудын эрх ашигын үүднээс харахад энэ бол монголчуудын эрх ашигыг гарсан тийм хууль батлагдсан байна гэж харж байгаа. За тэгэхээр энэ бичлэг ингээд өндөр тий. Тэгээд ер нь бол одоо юу болох гэж байгаа юм гэхээр дангац хятадууд одоо хятадаас дандаа манай Монголын үйлдвэрлэгч дамын наймагчд бүгд хамааралтай болчиход нь штэ. Тэрийг л цогхохын тулд за Оросоос ядаж бас нэг хэдэн үеийн хамааралтай болгоё гэсэн л тийм л бодлого зөв бодлого явагдаад эхэлчлээ гэж би өөртөө харж байна л да. За тэгээд ер нь бол бас цаагаараа бас манай монголчуудыг бас бодсон улс төрчид бас байгаад тах шиг байна. Бас юуны тухайн төрчөөгүй бүрээд бас юугүй бас хятад улс төрчид бас болчоогүй юм биш үү гэж би бас бодоод эхэлж байна. За тэгээд өнөөдөр чи 2024 оны 12 сарын 13 өдөр 23 цаг 21 цаг 53 минут болж байна. За тэгээд энэ хүрээд бичлэг өндөрлөө.